Монголын болон бусад орны судлаачид хүннүг өрөнтэй холбогдох хэд хэдэн хотын туурыг олж нээсэн боловч өнөөдрийн хүртэл нийслэл лут хотыг илрүүлээгүй байсан юм а. Тэгвэл Тэнгэрийн хүү Шаниу гэсэн бичигтээ нэгэн жижиг ваар олдсноор хүннүгийн нийслэл лут хот байж болзошгүй тухайд дэлхийд анхудаа олдсон сэжүүр юм а гэсэн мэдээлэл олон нийт эрдэмтдийн анхааралд ороод байна. Лут хотыг анх илрүүлсэн нутгаас буюу Архангай аймгийн Үлзий цумаас Пүрэв Алтан багнаар сурвалжлага бэлтгэлээ. Тэгэхээр дэлхийн орнуудын анхаарлын төвд ороод байгаа лут хотыг анх илрүүлсэн эрдэмтэн Идэр хангай миний хажуу зогсож байна. Танд баяр хүргэе. Үндэсний судлаачид оллоо, гадаадын судлаачид биш, манай Монгол судлаачид илрүүллээ. Тэгэхээр бидний ард одоо ингээд лут хотын үндсэн тойр хэсэг харагдаж шүү дээ. Тэгэхээр археологчид бол хорголын чинээ сэжүүрээс хотын чинээ судалгааг гаргаж ирдэг гэж. Та одоо бидэнд яг ингээд хотын ерөнхий дүр зургийг бас нүдэнд харагдал төсөөллөөр ингээд тайлбарлаж өгөөч. За та бүхэнд баярлалаа. За бидэд одоо энэ лут хот тойр байна. За лут хотын үндсэн зохион байгуулалт одоо энэ баруун уртлын болон одоо та харж байгаа энэ дөрвөлжин усан сан хүний гараар хийсэн усан сан энд байна. Энэ баруун уртлын болно. Одоо энэ хонхор хэсгийг хэлж байна те та. Энэ одоо энэ шаврад дүүрсэн энэ хонхор хэсэг. Энэ бол усан сан. Энэ бол Монголын хүннүүгийн хотуудын хамгийн том усан сантай ийм хот ба. Тэгээ энэ бол одоо усан сан байна гэдэг бол хааны зуны ордомд тодорхой. За тэр ардлын хэсэг байна. Ардлын тэр хоёр овгор байгааз. Энэ бол энэ ордны яг төв хэсэг. Тэгээ одоо бид энэ зуны малцсан одоо маллага бол одоо сорилын маллага. Энэ бол дөнгөж энэ хотын одоо хашаа хэрмний зохион байгуулалтыг тодруулах зорилгоор малцсан. Энэ жижигхэн одоо 7 метрийн өргөн дотроос нөгөө Тэнгэрийн хүү Шаниу гэсэн бичгтээ ваар л одоо 100 гаруй ушрыг хагархаанад эвлэх юм бол бас нэлээд байгаа. Ордны одоо энэ гадна талын бас хэрэм байна. Тэр нь болохоор 500 м. Тэгэхээр ордны яг зөвхөн төв хэсэг нь болохоор 500-500 м хэмжээтэй тийм ордны зохион байгуулалттай. Тэгээ энэ бол ганц хот биш, эргэн тойрондоо Монгол улсын хэмжээнд нийт одоо бушнуудын 3/1 нь зөвхөн энэ хотыг тойроо байж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол хүн амын хамгийн төвлөрөл гэдэг нь харагдаж байна. Лут хотын хамгийн анхны малтлагыг 7 сард эхлүүлсэн судалгааны хувьд мөсөн уулынхаа орой хэсгийг л харсан гэсэн үг ээ. Харахад энгийн нэг газар мэт боловч олон 10 жилийн судалгаа малтлаг хийгдэн хотын туурыг бүхэлд нь гаргаж ирэх юм а. Хэдийгээр малтлаг дөнгөж эхэлж байгаач энэ бол хүннүгийн хамгийн том хот мөн гэж эрдэмтэд баталж байна. Шаниу тэнгэрээс буувч юм уу Шаниутай ураг барилд өгсөн ханцтай бол тутаас олж ирсэн. Энэ бол Тэнгэрийн хүү Шаниу гэсэн. Тэгээ дээр нь Тэнгэрийн хүү Шаниу гэсэн бичлэгтэй Монгол нутгаас олж байгаа нь өөрөө. хамгийн анхныхаа. Ийм бичлэг бол дэлхийд анхудаа. Ер нь бол Шаниутай холбоотой юм ханцтай ваар бол Монголоос анхудаага олж байгаа. Таны яриад байгаа ч юм бол хятад өөр Монголоос олдож байгаа юмудаас бол Шаниу Тэнгэрээс уу өмнөд хүннүүгийн өмнөд хүннүүтэй холбоотой судалгаа цаашдаас яваад он цаг нэлээд тогтоох шаардлагатай. Өргөн хүрээнд олон жилийн судалгааны том төсөл явж иж энийг одоо хар орны нөгөө батлагч Монгол Германы экспедиц чи 10 хэдэн жил явсан шүү дээ. Нөгөө баяр өгшин тэр юмнууд чинь тий. Тэр эн чинь бол нэлээд өргөн хүрээнд олон улсын экспедиц ажиллах хэрэгтэй, улсын төсвөөс мөнгө гаргах хэрэгтэй. Одоо бол яг хэрлэнгийн дагууд хүнүүгийн үеийн 5 ордны туурыг илрүүлээд тэрний 2 дээр матлах хийсэн. Байгууламжийн хувьд бол бас нэлээд том байна л да. Харьцангуй том байна. Тэгэхээр ийм давхар хэрэмтэй ийм ордон бол бас байхгүй шүү дээ. Одоогоор энэ анхудаа байхгүй тий. Хэд хэдэн орны судалгааны баг лут хотыг илрүүлэхээр ажиллаж байсан ч энэ газар эртний хот байсан гэх шинж тэмдгийг нутгийн иргэдч олж хараагүй байна. Харин энэ зунаас хойш харин тийм хот байсан гин одоо улсууд ирээд үзэж хараад ухаад байна гин энтергээл дуул. Хууч яриа энтер сонсог. Яриаг би ирээсэн сонсог. Манай энэ сумч одоо их нууцлагдмал байна. Тэр их нууцлагдмал байсан баг. Би лав сонсог юм байна. Түүхийн үнэтэй зүйл юм уу хосгүй гэсэн бүртгэлтэй зүйлүүдээс одоо Монгол банк өөр дээрээ бол Эрдэнэсийн сангаа бас бүрдүүлж баяжуулж явдаг. Тэгэхээр эндээс бас олдож байгаа юмнаас ч гэсэн Монгол банкны Эрдэнэсийн санг баяжуулахаар тийм сайхан хосгүй зүйлсүүд гарч ирнэ байх гэж одоо тэрэнд бол ерөөсөө эргэлзэх зүйлгүй итгэлтэй байна. Лут хот олонний анхааралд орсноор буш бунхан тонулчид ухаж төнхөх аюултай болж байгаа тул яаралтай засгийн газар хамгаалтанд давна одоохондоо Үлзий цумын зүгээс хамгаалж байгаа юм байна. Төрт улсынхаа түүхийг бид нар ямар түүхтэй, ямар соёлтой байсан бэ гэдгийг нээж илрүүлэх наривчлан тогтоож дэлхийд гайхуулах энэ юмн дээр бол бид нар сэтгэл нэг 5 төгрөг улсын төсвөөр суулгаж хийх ёстой. Тийм учраас бол манай байнгын орооны гишүүд бол энэ дээр санал нэг байгаа. Энэ судалгааны ажлыг бол гүнзгийрүүлж хийх ёстой. Төрийн анхааралд авах. Төрийн анхааралд авч энийг одоо хамгаалтанд авч тийм ээ. За энэ дээр бол судалгаа шинжилгээний ажлыг дэмжих ёстой. За мөн одоо малтлаг шинжилгээний ажлыг гэсэн дэмжиж ингэж төр хамгаалтанд авч тодорхой бодлогоор энийг бол одоо цааш нь судалгааны ажлыг үргэлжлүүлж явуулах ёстой.
Лууд хотыг илрүүлээд байгаа орхны хөндийн сав газар нь их Монгол улсын нийслэл хар ойрон, Уйгурын нийслэл хар балгас зэрэг Монголын түүхтэй холбогдох хэд хэдэн нийслэл төвлөрдөг учраас төрөөс энэ бүс нутаг чиглэсэн төвлөрсөн судалгаа хийх шаардлагатай байна.